Болсон уу? За сайн байна уу? Сайн байна. Би танаас нэг хэдэн асуулт асууя. За тэгээд та яагаад бичлэг хийх болсон юм? Яг өөрөө багасаа дуртай болсон гэх юм. 11 2-т одоо анх Гэрмик сахын бичлэгүүдийг үзэж эхлээд ерөнхийдөө ютубер болъё, энэ ах шиг юм хүн болно гэл 6-7 жил баахан YouTube channel нээгээл тэднэр нь пэйлдээл тэгэл пэйж дээр юм хийгээл бас пэйлдээл тэгэл яг 25 он гараал сая л нэг YouTube channel нээгээл яг тогтмол бичлэг гэж байна. Өстой сонирхолтой. Би ч гэсэн тань шиг хичээгээл явж байгаа. Гэтэ ерөөсө болж ихгүй байна. 3 жил бичлэг хийж байгаа ч ерөөсө хинч үзэхгүй. Тэгээд энэ чинь угаасаа яг нэг алгоритм гэж юм байх шиг. Гол нь зүгээр яг чи тэр зүйлдээ одоо чиний хүсэж байгаа даагч одоо 100,000 байлаа гэхэд тэр даагч хүртлээ хэдэн жил ч байсан хамаагүй чи хийгээл явах хэрэгтэй. Хэдэн ч хүн үздэг байлаа тухайн үздэг хүмүүстэй зориулаад бичлэгээ тогтмол хийгээд яг хүмүүс төрөхгүй байна гэвэл нэг юм одоо Монголд тренд болж байгаа зүйлийг ингээд гой гулгуулад өөрийнхөө тайлбарлаад ч юм уу тийм бичлэг хийвэл бас хүмүүст ихлээ хүрдэг. Яг өөрөө гол нь хүмүүсийг дөөрөхтаа биш нөө юу юм бэлээ. Яг өөрийнхөө дуртай зүйлийг чи хийх ёстой. Одоо чиний дуртай зүйл зурх байлаа гэж зурдаг бичлэг өөр ингээд тоглоом тоглодог байлаа гэхэд яг тэрийг өөрийнхөө хэм маягаар л хүмүүст хүргэх гэдэг болж байна. Нөгөө таны хөдөө бичлэг хийдэг гэд бас хүүхдүүд нөгөө хийдэлдэг байсан шүү дээ. Ингээд та юм энэ одоо бичлэг хэрэггүй. Харин тийм ажилд болохгүй гэж. Тэгтэн та юу шантарч ийсэн удаа байна уу? Комментэн дээр шантарна гэж өстой байхгүй шүү дээ. Яг өөртөө нэг бичлэг хийгээд өөртөө нэг таалагдахгүй бичлэг хийнгүүд ч юм уу те нэг хүссэн юмд хүрээгүй ангууд нэг тиймэрхүү хайлт шантрах тохиолдол байгаа. Тэрнээс биш муулж байгаа комментиг бол угаасаа тоох хэрэг байхгүй. Тэд нэр муулаа гэж чи бичлэгээ хийхээ боль гэсэн үг биш. Чи тэднэртэй амьдраад тэдний амьдралыг өөрчилж байгаа бол энэ яг тийм зүйл байж бол чи өөрийнхөө дуртай зүйлийг өөртөө хийж байгаа юм чинь муулж байгаа хейт коммент бол угаасаа байдаг зүйл. За баярлаа. За баярлаа. За баярлаа.